Хилчид энхийн үлсэд 20 жил. Дэлхийн халуун цэгт энх хамгааланг тогтоохоор хамтран зүтгэж буй зорилго нэгт бусад орны энхийг сахиулагчдын дунд Монгол цэрэг, хилчин цэргийн нэр хүндийг өндөр төргөж, эх орон ижи ав, элгэн түмэн хамт олонныхон итгэлийг зүтгэлээр хариулан энхийг сахиулах эрхэм бөгөөд хариуцлагатай үүргийг хилчид тасралтгүй биелүүлсээр байна. Эх орны эмжээр болсон алтан хилийн шугамаас Библиэлд сэтгэл зүй, эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр шигшигдсэн шилдэг хилчид үүрэг гүйцэтгэдэг юм а. Хилийн торгон цэрэг, эх дэлхийн энх тайвнын торгон цэрэг болон Монгол улсын нэрийн дор зэвсэг түвшний ерөнхий командлалд багтан 17 дахь жилдээ ийхүү үүрэг гүйцэтгэж байна. Нэгдсэн үндэстний байгууллага анх 1948 онд Араб Израилийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн Нэгдсэн үндэстний байгууллагын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. Нэгдсэн үндэстний байгууллагын 2002 оны Ерөнхий ассамблеийн чуулганаар 5 дугаар сарын 29-ний өдрийг Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулагчдын олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтжээ. Одоогийн байдлаар Нэгдсэн үндэстний байгууллагын 14 энхийг дэмжих ажиллагаанд дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд цэрэг хандивдагч орнуудын жагсаалтад манай улс 26 дугаарт бичигдэж байна. Монгол улс энэхүү өдрийг 2005 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд албан ёсоор Монгол улсын засгийн газрын 2012 оны 4-р сарын 25-ны өдрийн 140-р тогтоолоор баталгаажуулсан байдаг. Монгол улс Нэгдсэн үндэстний байгууллагад 1961 оны 10-р сарын 27-нд элсэн орсноор дэлхийд данслагдсан албан ёсоор тэмдэглэгдсэн билээ. Харин Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн улсын хувьд энхийг дэмжих ажиллагаанд Монгол улсын зэвсэг түвшин нь анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс мужид явагдсан 13 энхийг дэмжих ажиллагаанд давхарцсан тоогоор 20 мянга гаруй цэргийн албаагч үүрэг гүйцэтгсэн байна. Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд цэрэг нийлүүлэх ажиллагааг зэвсэг түвшний жанжин штаб хариуцсан гүйцэтгэдэг. Хил хамгаалах байгууллагын хувьд жилд дунджаар багадаан 10, хамгийн ихдээ 60 гаруй хилчид энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна. Энэ жил Монгол цэрэг Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцож ирсэн 20 жил явуулж байгаа. Тэгэхээр юуны юмнууд бол одоо нийт хилчтэй ялангуяа одоо хилийн албанаас энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгсэн би өрөлтгөнд одоо 20 жилийн баярын мэнд хүргье. Энхийг сахиулах ажиллагааны одоо үүрэг гүйцэж байгаа залуучууд ялангуяа 24 цагаар үүрэг гүйцэж байгаа. Харьцангуй одоо бас манай Монгол орны цагаагаар байдлыг одоо бодвол онцлогтой одоо жилийн 2 улирал, борооны улирал, одоо халууны улирал гэсэн 2 улиралтай юм газар үүрэг үүсэж байгаа. Тэгэхээр одоо бас манай залуучууд маань ер нь хилчитгэхгүй Монгол улсын зэвсэгчний бие бүрэлдэхүүн бол одоо энэ яг тухайн орондоо бол дасан зохицох чадвар сайтай байдаг. Манай хилчид маань бол одоо бас ойг тайга одоо говь цөлийн нөхцөлд бас харуул хамгаалалтыг үүрэг гүйцэтгэдэг хэлийн заставдар үүрэг гүйцэтгэх учраас одоо ялангуяа дасан зохицох тэгээд одоо харуул манай үүрэг гүйцэтгэх зэвсэгчнийхээ бус бие бүрэлдэхүүнтэй хамтраад үүрэг гүйцэтгэх бол маш одоо сайхан төхөмтэй байдаг гэж бид өхөн одоо дүгнэж байгаа. Сүүлийн одоо 20 жил одоо энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэж байгаа бүрэлдэхүүнээ эргэж очих ээж хүлээлцгийн явцдад бол манай одоо цэрэг албаагчд бол үүргээрээ маш их одоо сайн үүргээ сайн гүйцэтгэдэг энэ дасан зохицох чадвар сайтай хамтж нийгмийн одоо идэвх сайтай багийн зохион байгуулалт маш сайн ордог дарга нарын цэргүүдээ сайн удирддаг учраас Монгол цэрэг бол хааваа газараа одоо харуул хамгаалалтын үүрэг болон бус үүргүүдийг сайн гүйцэтгэдэг. Тийм учраас Монгол залуучуудаар бахархдаг Монгол залуучууд одоо харсан хамгаалсан газар болонд бол аюулгүй байдаг бид бүхэн өөрсдөө амар тайван одоо ажил албаа явуулж ажиллаж амьдардаг гэсэн ийм одоо сэтгэлийг бол гадны орны цэргийн албаагчтай удирдах бүрэлдэхүүн биднэрт байнга хэлж мэдээлдэг. Бид ч гэсэн өөрөө очиж одоо үзэж одоо орчлон солилцож байсан. Энхийг дэмжих ажиллагаанд явах Монгол цэрэг 5 толгойн хээрийн бэлтгэлд бие сэтгэл зүйн шалгууруудад тэнцэж байж энхийг дэмжих ажиллагааны багт үүрэг гүйцэтгэх эрхийг олж авдаг. Энэхүү сургалтын гол зорилго цэргийн албаны мэдлэг ур чадварыг сорих, мартсныг сануулахад оршдог. Мөн тухайн очих газар орны цаг агаарын хүндрэлийг таван туулах, бэлтгэх зорилгоор халуун наранд үйтэн бороонд жагсаж 10 км-ийн тасаг салааны гүйлт, 30 км-ийн уган маршийн үеэр байлдаанд, гинжинд тарах, баазын хамгаалтыг зохион байгуулах, агаарын болон явган эргүүлд суваанд хэрхэн байраа эзлэх, объект чөлөөлөх, бүслэн нэгжих ажиллагаа, шөнийн түгшүүр дохио өгөгдөх үед хорогдох байранд хувийн зэвсэг, агсамж дуулахтайгаан хугацаанд амжих зэрэг дадал чадварыг энэхүү хээрийн бэлтгэлээр нэг бүрчлэн эзэмшүүлдэг юм. Энэхүү бэлтгэл дуусч Монгол цэргийн ариун шүтэн болох цэргийн хар сүлднээсээ адис авч эцэгийнх хань жил үр хүүхэдтэйгэн эргэн уулзах ерөөл тавин алс холыг зорддог билээ. Хил хамгаалах байгууллагын хувьд 2005 онд
Иракийн эрхчлөлөө ажиллагаанд 2 эмч илгээж байсан бол 2006 онд Сирилон улсад нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагааны Монгол улсын цэргийн 2 дугаар ээлжийн багийн дэмжихийн салаанд 9 хүний бүрэлдэхүүнтэй анхны бүлгийг илгээж байсан түүхтэй. Түүнээс хойш нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих, энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 595 хилчин үүрэг гүйцэтгэсэн байна. Ер нь тухайн үед бол одоо хилчдийн явсан энэ тасгийн хилийн цэргийг төлөөлж явсан тасгийн одоо оролцсон энхийг дэмжих, энхийг сахиулах ажиллагаа нь бол зэвсдүүчнээс өөр төрөл мэргэжлийн цэргийн байгууллагууд, дотоодын цэрэг, хилийн цэрэг, тагнуул, цагдаагийн байгууллага гэсэн анхны төлөөллүүдийг оролцуулсан ийм нэг онцгой баг байсан. За энэ тухайн үеийн сонгон шалгуулалт бол тавигддаг нийтлэг одоогийн тавигддаг шаардлагын дагуу бие биелдэр эрүүл мэндээс гадна ажиллагаанд оролцохыг одоо хүссэн өөрийн зөвшөөрөл, гэр бүлийн зөвшөөрөл гэсэн ийм шаардлагууд бол тавигдаж байсан. Дайнд оролцох, дайны байдалтай байгаа, яг тэнд одоо байлдааны ажиллагаа явагдаж байгаа гэсэн ийм мэдээлэлтэй байсан. За гэр бүлийн хэн бол ер нь бол бүхэл одоо манай хилчдээс явсан анхны тэр багийг бол дэмжихгүй явахыг одоо эсэргүүцсэн байр суурь нь бол тийм л байдалтай байсан. За ялангуяа одоо хилийн цэргээс явж байгаа бие бүрэлдэхүүн бол энхийг сахиулах ажиллагааны арга тактик нь манай хилийн цэргийн арга тактикта ижил төстэй байдаг. Ер нь зарчмын үед бол одоо ижилхэн, тиймээс одоо хилийн албаны мэрэгжлэр одоо суралцж төгссөн офицер, ахлагч бүрэлдэхүүн бол энэ ажиллагаанд илүү давуу талтай мэрэгжлийн одоо үнцгөө одоо ажиллах, оролцох, үр дүнч өндөр байх ийм одоо онцлог бол харагдсан. Энэ нь бол Монгол улсын хувьд бол анхны цэргийн баг бие даасан ажиллагаа явуулж исэн тохиолдол нь байна. Нэгдүгээр ээлжийн баг бол Сирилон улсад очсон. Гэвч одоо наашаага эргэж холбогдох холбоо харилцаа дутмаг, мэдээлэл дутмаг. За хоёрдугаар ээлжинд явж байгаа баг олон төрөл мэргэжлийнхнаас нэгдсэн ийм онцгой байсан. Биднэрт бол очиод бол яг ийм хийн, ийм нөхцөл байдалтай гэдэг мэдээлэл бол багтаа байсан. За тэгээд энэ нь ч бас одоо бэлтгэл сургуултыг их өргөн хүрээнд хийх. За энийг багийг удирдах бүрэлдэхүүнийг одоо сонгон шалгаруулахад ч хүртэл нөлөөлсөн. Манай одоо багийг удирдах явсан бие бүрэлдэхүүн бол тухайн үед хушууч, Ахмад Солтой ийм одоо зэвсдүүчний офицерууд бол ажилласан. Эргээд өнөөдөр харахад бол тэр бүрэлдэхүүн бол үнэхээр цаг үеийнхаа шилдэгүүд, лидерүүд байсан нь бол одоо батлагдаж байгаа юм. Хилчдийн дундаас энхийг дэмжих ажиллагаанд оролцож яваад өвчний улмаас амнасаа алдсан хилчин дэд хурандаа Бастийн сайн болрыг бид дурсахгүй өнгөрч болохгүй. Тэрээр 2006 онд хил хамгаалах ерхий газраас үүрэг гүйцэтгэхээр явсан анхны бүлгийн дарга 2005 онд бүгд найрамдах өмнөд Судан улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд хил хамгаалах байгууллага болон бусад төрийн цэргийн байгууллагыг төлөөлж нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгсэн хилч юм а. За хил хамгаалах байгууллагаас явсан тухайн үед явсан нийт 9 хүний бүрэлдэхүүнийг тухайн үеийн үед хушууч цолтой ажиллаж байсан сайн болор ахлаж явсан. За энэ хүн сүүлд нь хушууч сайн болор бол сүүлд нь бас анхны одоо хилийн цэргийн ажиглагчийн бас үүргийг гүйцэтгэжсэн юм төвхтэй. За 9 хүн маань бол одоо багийг хил хамгаалах байгууллагын одоо төлөөлж явсан манай сайн болор хушууч. За энэ хүн бол одоо тухайн үед гадаад хэлнийхээ мэдлэгээр газар орон дээр цагийн байдалд яг одоо тэр ажиллагааны газар дээр очингууд хэлнийхээ одоо өндөр чадвараар сонгогдоод өөр ажил одоо хилийн цэргийн багаасаа өөр штафт ажиллах ийм одоо томилгоон дээр томилогдож ажилласан 6 сарын хугацаанд бол энэ одоо сайн болор хушууч маань гадаад хэлний мэдлэг дээр тулгуурласан үүргийг хүлээн явуулж ирсэн. Тухайн үед Сирилон улсад Монгол улсаас үүрэг гүйцэтгэх цэргийн эхний баг бол үүрэг гүйцэтгсэн байсан. За хил хамгаалах ерхий газрын хувьд бол бид одоо урьдчилсан мэдээлэл төдий түүнээс яг биеэр үүрэг гүйцэтгсэн алба багчд бол байгаагүй. Тэгэхээр үндсэндээ бол мэдээлэл бол маш бага.
яг одоо яаж үүрэг гүйцэтгэх вэ? Ямар одоо арга туршлага байдаг вэ? Юуг анхаарах вэ гэдэг дээр бол бидний хувьд бол одоо маш шинэлэг ийм одоо үйл явдал болсон. Монгол цэргийн багийн холбоочны одоо дэмжгийн салааны бид тэр үед бол дэмжгийн салаа гэж ярьдаг байсан. Үндсэн үүрэг гүйцэтгэж байгаа албаагчдад дэмжлэг үзүүлэх одоо ийм чиглэлтэй салаа байсан. За энэ салааны холбоочны үүргийг бол гүйцэтгсэн. Ер нь бол Либер улсад байрлаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын төв штаб болон одоо өөрийн цэргийн багийн дотоод холбоо болон цэргийн одоо багийн алба хаагчдын холбооны бэлтгэл сургалт энэ чиглэлээр бол одоо тэр үед үүрэг гүйцэтгсэн. Мэдээж Африк оронд байж байгаа одоо яг баруун ирэг дээр нь байрладаг одоо ийм улс байдаг яг Атлантын далайн ирэг дээр. Тэгээд манай оронтой харьцуулах юм бол одоо дулаахан ийм одоо бүсэд оршдог. Борооны улиралд нь их чигтэй, бүгчим халуун, за хуурай улиралд нь бол халуун дээрээс нь тоосчлт ихтэй одоо хуурай тийм болдог юм байлээ. Тэгэхээр бидний хувьд бол одоо бас өөр цаг агаарын орчин нөхцөлд дасан зохицож үүрэг гүйцэтгэх одоо ийм шалгуур тулгарч ирсэн. Бидний үүрэг гүйцэтгэж байх энэ энхийг дэмжих ажиллагааны Сьерра-Леоне улсад явуулсан одоо энэ ажиллагааны 2 дугаар ээлжийн багт бол зөвхөн хөлийн цэргээс бас оролцоогүй дотоодын цэрэг, цагдаа, тагнуул гэдэг бусад байгууллагаас албаагчд бол оролцсон. Би ч өөрөө энгийн сургуульд төгссөн ахлагчийн бүрэлдэхүүнээс орж байгаа. Энэ нь өөрөө одоо юу гэдэг цэргийн хэргийн мэдлэг болон бусад одоо дадлага, туршлага одоо хуримтлуулахад ер нь надад ер нь маш их одоо боломж боловцааг одоо олгосон гэж үздэг. Онгоцноос буугаал бид одоо ингээд онгоцноос буугаал эх орондоо ирэх энэ мөчл надад ерөөс хамгийн гүн сэтгэл үлдээсэн байдаг. Бид яг нөгөө тэр халуун дулаан уур амьсгалтай орноос яг нөгөө Монголын эд хүүт 1 сарын 23-нд бид нэр яг онгоцноос бууж ирсэн юм байлээ. Тэгэхэд одоо манай хил хамгаалал ерөнхий газрын удирдлагууд одоо шууд онгоцны тэр буудаг шатнаас шууд одоо автобус руу оруулж бидний одоо нэг өвлийн одоо иж бүрэн хувцаар ингээд хангаад бид нэр дулаахан зосж явахад одоо бидний бусад нөхд маань жоохон даарч марч иймэрхүү зогс. Энэ ингээд ерөнхий газар маань ингээд бүр биднэрт ингээд энэ байдгаа бүр ингээд анхаарал халамж тавьж байгаа. Тэгээд тэр одоо улс орноос ирж байгаа гэдэг утгаараа биднэрт бол нэлээд гүн сэтгэл үлдээсэн байгаа. Энэ ажиллагаанд анхны шам татаж оролцож одоо хүч хөдөлмөр хөлс хүчээ зориулсан дайчин одоо нөхөдөө баярын мэнд дэвшүүлье. Тэдний гэр бүл дад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ёо. Монгол улсаас энхийг дэмжих ажиллагаанд Монгол одоо цэргийн баг одоо үүрэг гүйцэтгсэний 20 жилийн тохиож байгаа. Тэгэхээр энд энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бүх цэргийн албан хаагчдаа үе үеийн одоо удирдлагуудаа тэр одоо багийг удирдах явсан, командлж явсан энэ сайхан дарга нартаа тэдний одоо бүх багийн гишүүдийн ардтал нь бат зогсож байсан гэр бүлийнх нь хань нийслүүдэд нь үр хүүхэд ах トゥ нарт нь бүгдээрэнд нь одоо аз жаргал сайн сайхны хүсэн өрөөгөөд албанд нь болон одоо ажилд нь амьдралд нь бүх одоо сайхны ерөөлийг дэвшүүлэхийг хүсэж байна. 2006 онд Сьерра-Леоне улсад нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд 8 ээлжээр 78 хэлчин. 2008 онд Иракийн эрхчлөө ажиллагаанд 3 ээлжээр 16 хэлчин. 2009 онд бүгд найрамдах Чад улс дахь энхийг дэмжих ажиллагаанд 2 ээлжээр 2 хэлчин. Афганистан улс дахь олон улсын цэргийн ажиллагаанд 5 ээлжээр 45 хэлчин. Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд 1 ээлжээр 1 хэлчин. Өмнөд Судан улсад явагдсан АНМИС, Хойд Судан улсын Дарфур мужид явагдсан нэгдсэн үндэсний байгууллагын Африкийн холбооны хамтарсан ЮНАМИД ажиллагаанд 10 ээлжээр 428 хэлчин оролцож үүрэг гүйцэтгэж байна. 2017-оос 18 онд нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд 7 дугаар ээлжинд бол үүрэг гүйцэтгсэн. Мөн 20-с 21 онд 10 дугаар ээлжийн батальонд үүрэг гүйцэтгсэн. Үүрэг гүйцэтгэж явах хугацаанд бол нэг онцлогтой зүйл гэх юм бол нэг багийн захирагчтайгаа 2 удаа таарч үүрэг гүйцэтгсэн байдаг. Эхлээд явахдаа Пелмоцчин гэж албан тушаалаар үүрэг гүйцэтгсэн. Дараагийнх дээр нь Ганц модны туслагч гэж үүрэг гүйцэтгсэн. Тухайн үед бол харуулын дарга хэлчин байх хугацаанд үүрэг гүйцэтгсэн. Анхны сэтгэл бол маш тийм өөр бол надад бол айгүй тийм өөрчлөлттэй байсан. Шал өөр орчинд очсон ажиллагааны бэлтгэрээс авахгуулаад үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд үүрэг гүйцэтгэх хугацаанд бол 7 дугаар ээлжээр манай цэргийн багийн бүрэлдэхүүн
9 сарын 15 10 сарын 15 гэдэг баха. Гаднаас одоо бидний одоо хамгийн том дэлхийд хамгийн том гэж яригддаг 120 мянган дөрвөлтийн харанг хамгаалж байгаа. Тэнд бол одоо гаднаас 5 зэвсэгтэй тэгэхэд орж иж одоо энэ дээрм явж болчихгүй гэсэн мэдээлэл авсан үндсэндээ шөнийн 12 цагаас 1 цагийн хооронд тухайн үед бол би яг харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэжсэн. Буух цаг ингээ ээлж солигдчихжээ. Тэгэхэд бол яг мэдээллийн дагуу манай хариуцсан тэм төгсдөө хаанд бол 5 зэвсэгтэй тэгэхэд орж иж дээрм хийгээд гарах явцдаа манай эргүүлэн бүлэгтээ таалж буудалцаж манай батальоны одоо манай салааны бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авсан үндсэндээ бол одоо зэвсэгтэй этгээдүүдээс хоёрыг нь бол газар дээр нь одоо устгаж арга хэмжээг таслан зогсоогоод одоо нүүбийн штабаас бол Монгол цэрэг маш өндөр сайн байна гэсэн үнэлгээ авсан. Тухайн үеийн үүрх гүйцэтгэжсэн манай Монголын батальоны хамгийн гайхамшигыг тэгтэл мэдэрч ирсэн. Гааны батальон гэж бас байгаа гадна эргүүлдэг үүрх гүйцэтгэх. Тэрнээс тэд нар чинь тийм хаалтлах болж хахад баазын хашаа руу одоо шууд зүхтаж орж ирж хахад манай батальоны хэн зөрж гарч тэр одоо ард иргэдийг хамгаалах үүрх гүйцэтгэж одоо тэр хаалтлага янз бүрийн одоо юу буудлага байлдаа нь юу гэж зогсоож ийсэн. Манай Монголын батальоны эсэргүүд ямар эрлэхэх дайшдгийг гэдгийг тэндээс харж бахархжээ Монголын сэнхэр дуулахтнуудаар. Энхийг дэмжих ажиллагаанд хэл хамгаалах байгууллагыг төлөөлж эмэгтэй цэргийн албан хаагчид 2012 оноос эхлэн нийт 10 хэлчин эмэгтэй үүрэг гүйцэтгэсэн байдаг. Үүнээс хил дээр үүрэг гүйцэтгэж байгаад энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 4 эмэгтэй хэлчин байдаг бол эмнэлгийн багт үүрэг гүйцэтгсэн 6 хэлчин эмчнэр бий. Хэлчин эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийн адил, мот буудлын тасгийн дарга, мэрэгэн буудагч, дотоодын харуул хамгаалалт, цэргийн хээрийн эмнэлэгт үүрэг гүйцэтгэж байна. Эмэгтэй цэргийн албан хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцоо харьцангуй бага байдагч. Хэлчин эмэгтэйчүүдийн хувьд сүүлийн жилүүдэд цөөн тоогорч гисэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна. Түүний дотроос Ахмад Нинжудгаар 2017-оос 2018 онд Өмнөд Судан улсад явагдаж байгаа анамис ажиллагаанд Момбат 7 дугаар ээлжинд мот буудлагын анхны эмэгтэй тасгийн даргаар амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн бол шалгагч ахлагч Одон Чимэг 2017-оос 2018 онд Өмнөд Судан улсад явагдаж байгаа анамис ажиллагаанд Момбат 7 дугаар ээлжийн буудлагын тасгийн анхны эмэгтэй буудагчаар амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Төвний хувьд анхны эмэгтэй буудагчаас гадна дөрвөсгийн хуаранд гадаад болон дотоод байнгын хамгаалалт, эргүүл, цувааны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан хэлчин бүсгүй. Би болонгууд мот буудлагын тасгийн даргаар үүрэг гүйцэтгсэн байгаа. Энэ манай энэ үүрэг гүйцсэн ээлжинд хамгийн анхны мот буудлагын тасаг эмэгтэй цэргийн албан хаагчид мот буудлагын ротод үүрэг гүйцэтгсэн. Түүний тасгийн даргаар нь үүрэг гүйцэтгсэн байна. Энэ үүргийг гүйцэтгэж чадна гэж ирсэн хүмүүс ирээдүйд дахиад олон эмэгтэй цэргийн албан хаагчид яг бидний адил ингээд үүрэг гүйцэтгэхэд бид нар тэр зам мөрөө бид нар тавих ёстой. Дараагийн ээлж бид нараас хаагдах ёсгүй. Нээлттэй замыг бид нэр дардан тавьж өгөх ёстой гэл. Тэгээд бүгдээрээ харуулын цэг рүү гараад бууз зэвсэг хагсбанж аваад харуулын цэг дээр гараад сууж хахад ингээд доогуур ингээд бүгдээрээ зэвсэг үүрчихсэн ганц нэгээрээ явна, машин дээр даагдсан цэргүүд нь ч яваад байгаа мó, ардууд нь ч яваад байгаа мó. Дөнгөж жоохоо ийм 14 5 насны банд цээжээрээ сум ороодсон, бөө үрцэн тэгээл явж явах жишээ нэ. Тэгээ тийм цагийн байдлыг хараад ер нь хүмүүс хямран л та. Тэгэл эмэгтэйчүүдээ айлуулах тасгийнхнаа за манайхан чадна таад бол хамгийн мундаг нь бүгдээрээ чадна гэд тэр олон хүмүүсээс та нар ингээ гарч ирсэн байгаа. Энэ олон залуучуудаа бүгд төр үүргээ гүйцэх ёстой гэл
одоо байнга л хэлж ярина. Тэгээ манай засгийнхан бол өөргөө ер нь маш сайн амжилттай биелүүлсэн байна. Газар орны байдал бол бүр төсөөлөхөөс бүр шал ондоо байсан л да. Тухайн үед энэ бэлтгэл дээр бол 5 толгойд нэг цэгүүд ингээд барилуулсан. Одоо тэгэн тэнд ингэн тэгнэ гэсэн юм байсан хэдий ч яг ажиллагааныхаа газар орон дээр очиход бол шал ондоо уур амьсгал ерөөсөө нэмэх 50 градус бид нарыг хүлээж авсан л да. Анхандаа тэгэл бүр өөрөө ирэхгүй бүр ингээд хөлс ингээд асгараал ингээд хамаг хувц нэвчдэг байсан бол сүулдээ бүр дасаал ерөөсөө тэгэж их хөлрөхөө байлсан. Эмэгтэйчүүдийн төсвөр төвчээрийг шалгасан одоо яг бидний хувьд бол нэлээ их байсан. Одоо тэгэл гэг хүндэл цагийн байдлыг өгдөөл команд тохиогоор ажиллах болол нөгөө антаас дуулгаа бүгдийг хэмжирэл хорогдох барилгуу орол те. Эсвэл бол тэгэл үүрээр мөрөөр бид нар чинь бас нөгөө нэг дөрөвсдийн хооронгоор ингээ алхдаг байхгүй батланаараа тэрийг хийх жишээнд одоо тэгэл хүмүүсийн нөгөө хөл гарна ингээд цэврүүтэх ч юм уу те. Тэгэл халуун уур амьсгалтай газар тэгэж ингээл хамаг юмтайгаа ингээд л явна гэдэг бол бас их төвчээр хатуужил бас шаардсан юм байсан. Эмэгтэйчүүд болохоор холбоо, эмнэлэг, штафт тэгээд ландарт гэдэг тусдаа ингээд чиг үүргийнхаа талаар ингээд өмнө нь ингээд 6-гийн 6 ээлж ингээд явсан байдгийг. Манай дээр болохоор яг Монботолоо гэдэг энэ дээр болохоор яг харахгүй мат бодлогоор одоо эмэгтэй бодогч нар үүрэг гүйцэтгэж бүхэл бүтэн жил гарны хугацаанд яг үндсэн үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн байна. Хил хамгаалах байгууллагаас анхны шанг татсан хилчин бол хүний ихэмчих хошууч Даваа самбуугийн ариун жаргал юм. Тэрээр 2012 оноос 2013 онд Хойд Судан улсын Дарфур мужид явагдсан нэгдсэн үндэсний байгууллагын Африкийн холбооны хамтарсан ЮНАМИд ажиллагаанд 2 дугаар шатлалын цэргийн хээрийн эмнэлгийн багт 4 дугаар ээлжээр яаралтай тусламж эрчим тэмцлэгээний бүлгийн ахлагчаар үүрэг гүйцэтгэсэн юм а. Хил хязгаар үл харгалзан үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол эмч нар юм. Хил хамгаалах байгууллага төрийн тусгай албаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний их эмчид эд хурандаа цогцолмаа туяа эмнэлзэн нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч хошууч Батоюун зэрэг 6 эмэгтэй эмч энхийг дэмжих ажиллагаанд тусгайлан үүрэг гүйцэтгсэн байдаг. Би энхийг дэмжих ажиллагаанд 2016-аас 2017 онд Судан улсын хойд секторт Дарфур мужийн Кабкабиа суурьнд Монгол улсын цэргийн хэрийн 2 дугаар шатлалын эмнэлгийн багт хэвтүүлэн эмчлэх бүлгийн даргын албан тушаалыг ашиж одоо тэнд үүрэг гүйцэтгэн ирсэн. Энэ бол мэдээж одоо ялгаатай албан үүрэг байсан. Бид нар анх энхийг дэмжих ажиллагаанд явахдаа хээрийн бэлтгэл дээр одоо яг одоо ажиллагааны газар орон дээр цагийн байдал үүссэн газар орон дээр хэрхэн үүрэг гүйцэтгэх гэдэг дадлаг сургалтыг маш сайн хийж эндээс явсан болохоор тэнд очиод одоо яг тэр чиглэлээрээ бол арай бас харьцангуй одоо 100% туршлагатай бичигсэн нэг 40-50% бас тийм баримжаатай үүрэг гүйцэтгсэн. За мэдээж энэ инх цагт үүрэг гүйцэтгэх одоо цагийн байдал үүссэн нөхцөлд үүрэг гүйцэтгэх гэдэг маань эрсдэс ялгаатай. Тухайн орон нутгийн одоо зэвсэгт мөргөлдөөнд үүссэн одоо жинхэнэ дайн тултаанд оролцсон тулгаралтанд оролцсон хүмүүст тусламж үзүүлдэг. За өдөр болгон тийм тусламж орж ирэхгүй ч гэсэн тэр нөхцөл байдал байнгын одоо бэлэн байдалд байж гинтийн одоо тийм тохиолдлуудад бол одоо эрүүл мэндийн тусламжийг чиглэлээр үзүүлж байсан. Монгол Улсын цэргийн хээрийн 2 дугаар шатлалын эмнэлэг гэдэг маань өөрөө одоо олон нарийн мэрэгжлийн эмчнэр, совилогч нарын баг бүрдүүлж авсан гэдгээр онцлогтой байсан болохоор одоо гар нийлж хамтарч их ажилласан. Монгол Улсын агаарын ил нэвтрлээ гэдэг ингээ анхааруулхад одоо бүгд л цэнгэр малгайгаа шийдээл эргүүлээл өмсөөл аль болохоор их орондоо нутаг орондоо ард түмэндээ сайхан харагдахын тулд одоо бүгд л малгайгаа янзалж, хувцаа янзалж ингээл одоо хашгирч байгаа л гэхдээ Монгол Улсын агаарын ил нэвтрлээ гэдэг их уддгийн байлаа шүү юм. Бараг нэг цаг гар ниссэн. Тэгээд их орондоо боожсэн. Хиймч хариуцагч одоо албан тушаал дээр явсан байгаа. За үүнд нь болох төр зэрэг цэргийн багийн эрүүл ахуй чиглэлээр бол ажилладаг. Ер нь бол энэ чинээс Монголоос явж байгаа үеийн одоо тийм ээ энэ батлон багуудын гол үүрэг нь болох төр зэрэг газар орны дээр очиод одоо яг өөрийнхөө үндсэн орооттой үндсэн тэр багтай улсуудынхаа эрүүл аюулгүй орчныг бол нэг номерт бол авч үздэг ба. Үндэсний байгуулагчсээ өөрөө эдрийг асан хүлээн зөвшөөрөөд Монголын багийн хамт олон болох төр зэрэг тийм ээ өөрсдийнхөө аюулгүй тайван орчныг бүрдүүлдэг. Тэгээ тогтчилж үйлчлэгээний ажлууд бол маш сайн хийдэг үздэг байна. За нийт цэнхэр дуулгатнуудаа Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсны 20 жилийн ойн баярын мэндийг хүргээд нийт
одоо энхий дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн эмч совилогч, эмнэлгийн мэрэгчлүүлэлтэд хамгийн сайхан бүхэн эрүүл энхийг хүсье өрөөё. Эх орондоо тангараг өргсөн эр цэргийн гэр бүлчсэн ард талын фронт зүтгэх хүчин байдаг. Улс эх орны аюулгүй байдал энхийг дэмжих хүчинд хүү охиноо мордуулна гэдэг бахархал айдас зэрэгцэн тодорхой хугацаанд сэтгэл түгшин хүлээдэг хүмүүс бол гэр бүл юм. Тухайн цаг үед бол энхийг дэмжих ажиллагаанд яг явна гэдгийг сонсчоод бол яг тэр тухайн үед чинь манай хилийн цэргээс явж байгаагүй жоохон хэцүү байсан л да. Ямар газар яаж ямар байдалтай газар очиж үүрэг гүйцэтгэх талаар ямар ч мэдтгүн байхгүй. Өөрөө болохоор явна одоо ажиллагаанд явна гэж ингээд өгдөг. Хил хамгаалах ерөнхий газар дээр ар гэрээс нь хүмүүс очиж одоо ямар нэг осол эндэгдэл болоход гомдлгүй гэсэн гарын үсгэнд зуруулна гэд баталгаа авна гэд. Яатсан би болох юм уу да би явахгүй чи ээжигээ юм аав эгчийг авч өгөөд гэсэн ч үгүй гэр бүлийнхэнд хүннэ гэсэн ингээд. Яг тэр тухайн үед тэрэн дээр гарын үсэг зурж захтай айгүй хэцүү байсан. Яана үнэхээр ямар нэгэн асуудал болоод яах вэ гэж боддгийм байлээ хүн. Яг тэр гарын үсэг зурхад бол үнэхээр хүнд байсан. Гэр бүлийн маань хүн сайн яваад ирээсээ янз бүрийн асуудал битээ гарчаасаа л гэж бодож байсан да. Ер нь бол тийм л бодолтой байсан. Хүлээгээд хоног явахгүй бүр нэг 20 тоногоос л хүлээж эхэлсэндээ өдөр бүр хоног дөхөх тусмал бүр цаг явахгүй. Отродоос чөлөө авч ирээл хотод хүлээгээл хотод ирээд хүлээсэн цаг явахгүй. Ирээд онгоц буулаа бас цаг явахгүй. Буугаал одоо нөгөө яг нөгөө нисгтээр уулзуулаагүй ш федерашн 013 дээр авчиж тэндээс нь гаргаж уулзсан болохоор нэлээд л удаж уулзсан да. Үнэхээр жаргалтай өнгөч байсан. Хил хамгаалах байгууллагын хувьд улс орны аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээс гадна олон улсын энхийг дэмжих ажиллагааг бодлогоор дэмжин бие бүрэлдэхүүнийг үүрэг гүйцэтгэх боломжит нөхцөлийг ханган ажилладаг. За хил хамгаалах байгууллагын хувьд бол энэ энхийг сахиулах ажиллагаанд оролцсноор манай одоо алба хаагчдын одоо мэдлэг, дадлага, боловсрал гэх мэтлэнгийн олон зүйл дээр бол эерэг нөлөө бол гарч байгаа. Тийм учраас бид бол энэ одоо энхийг дэмжих ажиллагаанд хэлийн одоо алба хаагчтай оролцуулахын тулд эдгээрхээ бас өмнөх хэдэ бэлтгэлийг сайн хангуулах, тодорхой хэмжээний сургалт дадлагыг одоо оролцуулах, даасгах, ачаал өгөх, за хэлний одоо мэдлэг болсон тэгш чиглэлээр бол тодорхой сургалтуудыг бол үе шаттайгаар бол зохион байгуулнаа. Хэлцэд өнөөдөр одоо хэлийн дэглэмийг сахиулах, хэлийн аюулгүй байдлаа хангах энэ үүднээс бол араа мэрэгжлийн одоо байдлаар бол газар орнтойгоо цагийн байдалтайгаа бол ингэж харьцаж ажилладаг учраас ер нь бол энэ ажиллагаанд бол манай албаа агчтай олон давуу тал бий. Бидний одоо өнөөдөр гол анхаарах юм бол нэг номерт бол мэдээж хэлний одоо мэдлэг боловсролын асуудал байна. За хоёрдугаарт бол бие бэлтрийн эрүүл мэндийн гэдэг юм энэ чиглэлүүдээр бид нар бол анхаарах юм бол цаашд бол энэ олон үйл ажиллагаанд оролцох юм боломжтой. За мэдээж одоо Монгол цэрэг гэдэг юм эсвэл хил хамгаалалт байгууллагын албаа хаагчид өнөөдөр энэ энхийг дэмжих ажиллагаанд оролцсноор Монгол улс олон улсын хамтын нийгмийн хүрээнд одоо хүлээсэн үүргээ одоо биелүүлэх, аливаа асуудлыг улс төр дипломатын аргаар шийдвэрлэх. За Монгол улс одоо бүс нутгийн хэмжээнд гэдэг юм улс орны хэмжээнд нэр төрөө одоо өсгөх,
За Монгол дайчид дээжлэр дунд манай хил хамгаалалт байгууллагын аль паагчдын одоо бас ур чадвар нэмэгдэх гээд олон талын ач холбогдол байгаа. Зөвлөчний хэмжээнд, хил хамгаалалт байгууллагын хэмжээнд гэдэг юм уу те. Энд одоо оролцсноор бол олон төрлийн одоо хангалтууд, олон төрлийн хувцс сэргийлэл, зэвсэглэл одоо ингээд сайжирч байна. Тэрийгэ дагаад бидний одоо энэ эзэмшиж байгаа зэвсэглэл техник, бидний одоо хэрэгжилж байгаа хувцс форм бол олон улсын одоо төвшөнд бас ойртож байгаа. Энэгээрээ бол одоо бас илүү ач холбогдолтой ийм одоо ажиллагаа юм аа. Тэгээ тийм учраас л цаашаа хил хамгаалах ерөнхий газрын одоо удирдлага хил хамгаалалт байгууллагын аль паагчдыг энэ чиглэл рүү нь одоо чадахжуулах. За одоо энд одоо оролцох тоо квотыг нэмэгдүүлэх. За дадлаг сургуулийн одоо оновчлоо зөв зохион байгуулах гэсэн ийм арга хэмжээнүүдийг бол бас үе шаттай авахулноо. Нэгхийг дэмжих ажиллагаанд оролцсон нийт одоо цэгэр дуулахтнуудтай. За тэр дундаа Монгол Улсын хил хамгаалах байгууллагыг одоо төлөөлж энэхүү одоо ажиллагаанд амжилттай оролцож одоо үүргээ гүйцэтгэсэн мөн одоо хилчин одоо цэгэр дуулахтнуудтай Монгол Улсын олон мянган хилчдийнхээ өмнөөс энэ одоо баярын мэндийг дэвшүүлье. Хилчдийн хувьд энхийг дэмжих ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцохын зэрэгцээ, хилчин хүний сонор саримжтай байдал, газар орныг тэмдэглэн нүдлэх, харуул хоногийн манаанд үүрэг гүйцэтгэх, цаг уурын эрсдэс байдалд дасан зохицох чадвар гэх мэт олон давуу тал хилчдээс гардаг гэдгийг хамт үүрэг гүйцэтгэж байсан мөрдөс нэгтнүүд нь онцолдог гэлээ. Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих, энхийг сахиулах ажиллагаанд оролцож, их дэлхийн энх тайвны төлөө цэнхэр дуулах өмсөн хүчин зүтгэсэн хилчдтэй талархлаа. Монгол улс нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцсны 20 жилийн ойд зориулв.